удаагийн блог бол 30 наснаа дахин оюутан болсон тухай цаг гаргана. Yay! За тэгэхээр би яг ямар мэрэгчлээ вэ гэвэл яг үндэ би өөрөө ч юу гэж хэлэх юм мэдтгүү. Яа гэх юм бол би Японы улсын Нагано хотын Шиншүү их сургуулийн эдийн засгийн факультетийг бол бакалаврын зэрэгээ бол тэнд төгссөн. За дараа нь английнхаа хэлнийхаа мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Америктаас 2 жил орчим бол сурсан. Очиж чад юу байсан бэ гэх юм бол Сүүсийн радио телевизийн дээд сургуульд эдийн засгийн сэтгүүл зүйн чиглэлээр магистр бакалавр ороод зэрэг хамгаалсан байгаа. Тэгээд хамгийн анхны ажлын гараагаа боловсрол телевизэд сэтгүүлчээр ажилд орсон. Тэгээд тэнд болохоор голдуу шоу нэвтрүүлгүүдийн арт сэтгүүлчээр ажиллаж 2 жил гар хугацаанд ажилласан. Тэгээд дараа нь болохоор зэрэг бас өөрөө хүүхдтэй ч болсон цаг нар багтаач болоод ирсэн. Тэгээд групп компаниудад PR, продюсер, маркетинг, сошиал медиа гэх энэ төрлийн ажлуудыг бол хийжсэн бас туршлагатай. Тэгээд эрэнгүүт яг ямар мөрчлөлтэй ингээд тэгэхээр би маркетингийн менежер ч юм уу те би эсвэл сэтгүүлч би эдийн засгч гэж ялны зүрс хэлж чаддаг. Яагаад гэх юм бол би бүх юмнуудыг дандаа зэрэг ашигладаг л ажлуудыг дандаа хийж ирсэн гэсэн үг байхгүй. Одоо болохоор зэрэг Австралийн Мельбурн хотод байдаг Swinburne технологийн их сургуульд медиа коммуникашн чиглэлээр мастрынхаа зэрэгийг хамгаалах гээд ирсэн байна. За тэгээ манай ангийнхан ерөөхдөө ямар чиглэлээр манай анги сургуульд сурдаг вэ гэх юм бол маркетинг, PR, дээрээс маш олон сэтгүүлчд байгаа. Телевизэд ажиллаж байсан хүмүүстэй багш нарын хувьд гэх юм бол кино найруулагчид, кино продюсерууд, сэтгүүлчид тэмдэж гих мэтчлийн багш нар бол хичээлүүдийг маань заадаг. Тэгээ техник, практикал хичээлүүдийг айгүйх ордог, бас онлайн хичээлүүдийг ордог. Тийм төрлийн одоо ийм холимог мэрэгжил байгаа байхгүй media and communication гэхээр. Эштэй амжилт хүсье гэж. Амт сураарай гэж. I'm sorry. Биш онц сураарай. За үгүй. Амжилт хэрэг. Сарын нэгэн боллоо. Ерөөсөө бидний баяртай. Яа би сураач хүмүүстэй шиг. Зүгээр цагаан яг байгаамаа. Өнөөдөр ориентейшндээ сургуультайгаа танилцах гэж байна. Тэгээд гадаад оюутнуудад зориулсан нөгөө ориентейшнээс эхэлж байгаа юм байна. Тэгэхээр одоо аль улсын анд нөхөд маань ирснэ гэдэг харцгаая. За тэгээ ямар ч гэсэн хичээлэх гэхгүй юм excited болсон байна. Салцнаа гэсэн. 2 жилийн дараа сурсан байх үү дээ. За яах вэ? Ингээд сурвал дээр ирсэн чинь нүгүү ямар ч гэсэн ланч тарааж байна. Chicken сэндвич гинэ. Presentation бүр 1:30-аас эхлэх юм. 12:15 дээр ирсэн. Амар доглоо баг 2 цаг өмнө ирсэн ч шиг. За. Нөгөө Японы Сакура гэдэг нь штэ тэгээ бахан дугуйсан секцүүд тэрнийх нь эсвэл авах шиг байна. Амар олон юм. Би энэ болохоор зэрэг Японыхын дугуйсан гэнэ тийм клубд норж жоохон Японы ажлтай болт юм уу гэж бодсон. Japanese club. Ямар ч Японы хөдөлгөөн төлөвлөлөө. 2-3 секундд дарчлаа. Монголчууд байхгүй болохоор Япончуудтайгаа найзлаа. Амар гоё юм лээ. Миний хэрэгжиж байгаа бүх програмыг сургуультай сургуулийн аккаунтаар бүгдийг гоё өнгө хэрэгж чаддаг юм лээ. Анх удаа Торрентос бишээ сургуулийн хаалттай. Бүх програмуудад татаж авч үздэг. Gathered here today, the Wurundjeri people of the Kulin Nation. Сэндвичний юм байна. Дахианы махтай гэсэн чинь
нөгөө нэг бүр чарсан дахиас юм байна. Бас голох гэдэг юм. Амтсан дээ. Ингээд ичж. За сүүлийн нэг юм дүүтэй засахаар ирсэн байдаг хүн байдаг юм байна. За ориентейшныхоо өмнө үсээ засуулаас чидэг наач хүн байдаг ба. Амар хүүхээр орч хувцсууцнаар өгсөн мэт. Сая ориентейшндээ суудсан. Одоо болохоор зэрэг гадаад оюутнуудын нэг тийм хүлээн авалт гэх юм. За нэг улс марк юм болох юм шиг наач газар болохгүй юм. Яг юм байна. Мэн энэ төгөөд ирсэн байна. Фрижвэн гэрээ одоо яах юм. Дэс нөхөн аваад ингэ алчих юм. Ядаж аваад надад энэ найдаг нэг ч хүн байхгүй шүү дээ. За. Хичээлийн 2 дахь өдөр яа энэ арай. Өчигдрийн миний бүр $95 өрдсөн шүү дээ. $95 ч гэхтэй. Оюутны хатхантай залгаа байгаа өсчөн бүр хинтэй байдаг гэж төсөөлөх үү. За өнөөдөр болохоор манай факультетийн маань ориентейшн байгаа. Тэр гадаад оюутнууд гэсэн бол яг мэргэжлийнхаа хүмүүстэй хамт байх нь. Нийтийн нөл нь юм байж болохгүй үстэй надад. Ингэж харах юм ааш юм ч гэдэг. Яа тэгээд эхний өдөр түндэж өгөө. Эхний өдөр шиг 2 дахь өдөр юм шүү дээ тийм. Хамгийн сэтгэл хөдлөмж гэх нь болохоор зэрэг манай багш та нар эсэ бичихгүй. Та нар зөвхөн юм бүтээн гэж хэлсэн нэг сайхан санагдлаа. Тийм ээ би дахиж эсэ бичихгүй. За тэгээд маргааш бас нэг ментор хөтөлбөртэй тэнд болц. Зя 3 дахь өдөр. Өнөөдөр нэг тийм mentoring program нэмэлээ iBody гэдэг. Тэнд очихгаа явж байгаа. Тэгээд залуу гийн ажлын өдөр бороотой байсан учраас cancelэгдсэн. Тэгэхээр ашгүй би явж чадхаар боллоо гэхгүй. Нэг mentor бол mentorship хайж байгаа хүмүүсээ уулзаж болж байна. Тэгээд одоо нэг танилцаад хоорондоо нэг оюун хүмүүс асуугаад юм асуулт бүглээд явж байна. Үеэн үсчээч. Зя 4 дахь өдөр шинэхэн найз маань 19 нас нэдэрсэн өдөр болох гэж байна. Тэгээ танилцсан нэг гадаад оюутнууд маань өндөр хамт хоол идэх гэсэн. Хүний амьдралаа гэж 30 наснда 19 настай охинтой найз болно гэж бодоод явлаа. Хатарчихгүй юмсан бас нэг жижигхэн бэлэг авчихчих тавьчих хүний төрс өдөр болж байна. Нэг юм шишний газар ирлээ төрсөн өдрийнх нь зэрэг. Төрсөн өдрийнх нь зэрэг ингээ бид нарыг ингээ байж байна. Say hi to my subscribers. Hello. How many? 5 subscribers? 69 Хараа тавьдаг нэ. Тэг 19 настай найзтай ингээл лаа аваад цэцэг аваад. Cupcake авсан нэрийгөө. Өнөөдөр яг хичээлүүд эхлэх өдөр байгаа. Энэ 7 хоног сургууль дээр болохоор зэрэг дандаа үнгүү ланч тарааж амаа л да өндөр бахан бүрээр дараасан байсан. Тэгэл тийм мэдээллийг нэг гадаад оюутнуудынхаа группээс авч байгаа юм жаа. Манай гадаад оюутнууд зугасаа гадаад биш ч гэсэн тэгдэг баху. Тиймэрхүү мэдээлэлийг олдно гонжин жоо. За тэгээд одоо зүрх гал явж байна. But what we have instead, and you see it should be in your Canvas calendars. Сургууль дээр маань олон үндэснүүдийн фестивал болж байгаа юм байна. Тэгэхээр зогсчхошор залхсан юм шүү. Нөгөө пицца нүггүй гэсэн. За нөгөө пиццаг авчлаа. Тэгээд одоо болохоор зэрэгтэй тий. Нэг iBody гэдэг нэг тийм mentoring програмд бүртгүүлсэн. Тэрний маань ийм бөөнөр уулздаг уулзалт өнөөдөр болж байгаа юм байна. Өмнөх өдрүүд нэг хүүхд харах өнгө байсан болохоор очиж чадаагүй. Тэгээд өнөөдөр очиж үзэх гэж явж байна.
And you got yours? Yeah. Sure. Басгаар зэрэг. Peer гэдэг яг жинхэнэ ментор хийгээд нэг яг ингээд өөрийнхөө сонирхолтой матч хийсэн хүмүүсийн ментор менти болгодог юм клуб. Нэлтэнд нэрч байна. За, Япон чөлөө групптэй ярьсан байна. Хоёр баасан, тэндээс нэг баахан байна. Chinese Culture Club гэх тэр нь болохоор зэрэг 4:30-аас ивенттэй нэг бүүн такояки маки одоо хийх чинь гинэ. Ланч би хичээлтэй болохоор энд бас партитэй. Welcome party өнөөдөр гэсэн тэгэхээр бас тийш харилцах хэрэгтэй байгаа. Тэгтээ яг өнөөдөр бол фан байлаа. Яа өнөөдрөөс оюутны холбооны гишүүн болсон. Тэгтээ яг үндэ нэг гишүүн болох гэж хүмүүс ордог. $25 бүртгүүлээд нэг баахан юм өнгөдөө өгдөг болохоор цүнх өгөөд $25-оор нэг жилийнх нь одоо хураамжна гэх юм уу. Тэгээд зүгүүд тэрний нусны сав планер бэлгэвч хүртэлж байгаа шигтэй энэ баахан хоолны купон. Оюутны холбоонд нь орчгоор бүх тийм парти юмнууд нөгөө дээрээс нь 7 хоног болох нэг food bank гэдэг. Тэр нь ингээд одоо янз бүр юмнууд байдаг. Тэндээс нь ингээд өөртөө хэрэгтэй 5 юм 7 хоног болгоо очиод авч болдог. Би 4-7 хоногт нь болохоор зэрэг будаа, гурил, сүү мө бас тиймэрхүү юмнууд авчихсан. Энүүдээ болохоор бахан ах хэрэглэн юмнууд, сүү, энэ шаш өнтер гэсэн юмнуудыг бол авсан. Дахиад сургууль авсан байна. Гэхдээ энүүдээ болохоор зөвхөн гадаад оюутнууд юм байна. Хөрхийн юм уу гадаад оюутнуудыг бас янз бүрээр харж үзэл. Яхан буйнаар ийм ут дүрэн free groceries from SSU гэнэ оюутныхын халбаанаас өгж байгаа юм. Хөрхөө ут модтэй ут дүрэн хүнс. Chips байна. Найзын тас байна. Томатны паст байна. Giant салат байна. Ган байна. Найзын тас байна. Сүү байна. Обраа байна. Обрсад байна. Дахиад бодаа байна. Түрүүч хаасан бодаа шиг байгаа шүү. Дахиад ган байна. За дахиад энэ чинь шашнууд байна. Томатны паст. Яаж байгаа миний хүн над руугаа ирдэг нь. Өмнөх 7 хоногт авсан. Хүнснүүдээ би бүр барж дуусаагүй байгаа гэдэг ёо. Тэгээ би ажил юусэн юм лааттай хүнснээ хэрэгэл сайн чаддгүй юм бэлээ. Жох муу гэдэг ойлголттой болсон. Тэгтээ хаа одоо тэрийг эзэндээ өдөөг авсан юм чи. Тэгээд энэ бас даварцаа нөгөө даварцсан гойлох чинь гэдэг шиг. За энэ бас хардаа. Энэ маань сургуультайгаар байдаг кофе шоптэй кафед 21 удаад $20 $100-оор ингээд үйлчлүүлэх эрх юм бич өгсөн баг бүх гадаад оюутнуудад. Нөрөөс Чендлер хоёрын зочд бодолд хонсноо нойлын цаас мас хамаагүй нөгөө юм аваад гардаг юм байдаг ч тэр шиг төлсөн төлбөртэй бол нэрээ. Тултал нь ваучер хамаг 9 шид юм авч индөө нэр. Манай сургуульд бол ийм гадаад оюутныг тэмжих янз бүрийн хөтөлбөрт бол бүр үнэхээр хахаж татуулт юм байлээ. Over 1 month later. Хичээлийн улирал дундаа орсон байна. Гэвь өмнөх хэсгийг үтсэн бол миний тэр зоглог байдал нэлээд алдагдсан байгаа. Йоо, тэгэл хичээл алган дээр нэг прожект алган дээр хүмүүс би одоо нэг тоглоом хөгжүүлчихье. Би одоо нэг веб хөсөрч чинь энэ гэх амар өнгөрөн ярьдаг. Би зүгээр нэг пэйж нэг Instagram аккаунт нэг талаар ажиллах чинь амар аксен шатны юм хийдэг нас ёо. Одоо тэгээд явахт темплейт ашиглаад нөгөө худлаа нөгөө вебсайт хийх гээл сууж ийн. Тэгтээ ер нь жоохон алуулж ийн. Тэгээ бас дээрэс нь энд өсч мөссөн хүүхдүүд ч юм болохоор зэрэг шууд анги дээр ингээл өгсөн мэдээгээр шууд артиклаа бичил амар гоё бичиж чинь. Би нөгөөтгийг ирээд баг 2-3 цаг нухаад 2-3 цагаар ч тогтохгүй нухаад ингэж баг бичиж дуусгаж байгаа байхгүй юу. Йоо одоо энэ өсмөсийг харалтаа хэзээ заванда устсан дарах юм бэ. Ориентейшн дээр багш маань эсээ бичих юм байхгүй гэж хэлжсэн шүү дээ. Эсээ байхгүй ч гэсэн яг үндэ одоо нэг сэтгүүлч чинь ихэнхээр дүүрсэн ийм ангид би одоо яаж юм бичихгүй ингэж бодсон байна тий. Би тэгээд ер нь Японд яадаг гэсэн бэхээр жилгээ суурсан уу гэвэл сургасан. Ягаад гэх юм бол бид нар чинь 19 мөсхөн настай тэгээд дөнгөж одоо юуны шинэ Монголд үтсэн 3 жилийнхаа Японоор шууд их сургууль яваад орсон. Тэр шиг хэцүү байгаа штэ. Тэгэнгүүт Япончууд ч эндхийн хүмүүс шиг яасан юм амар нээлттэй биш нэх нөгөө талаасаа ирээл найз мэз болъё гэсэн юм барыг байхгүй. Тэгж орлого ингэж авахгүй. Тэгээ бодонгууд би анги дотроо зарим үедээ зарим хичээл дээр анги дотроо
ганцаархнаа Монгол, ганцаархнаа гадаад оюутан ч юм уу. Тэнгүүт би тэнийг юм ярихаа санаа зовоод би Монголд сурч мөрөх ч юм уу эсвэл тиймэрхүү нөхцөлд байхдаа бол ингээл айгүйх ярьдаг чөлөөтэй санал бодол илэрхийлдэг иймэрхүү мөртлөө Японд ахтаа болохоор зэрэг ерөөсөө тэгж илэрхийлдэггүйс аахгүй юу. Зүгээр л чимээгүй л өчтэй гэснээр яг үнийг хэлэхэд. Тэгэл надаас ингээл за танаа улс масад яад юм ингээ асуугууд нь 2 3 хөлбөрт багтаж хариулчаал. Тэгэл юусэн ингээд үгүй штэ наа чин тийм биш штэ гэж нэг юм хэлдэггүй. Яагаад тэгэл би буруу хөлбөр ярихаас ичээд байгаа байхгүй. Тэгээ одоо бодохоор нэг хөрхийн нэг жоохон хорч өрөөгүй амтнаас ер нь хорч өрөөгүй 1 м-60 хөрөхгүй амтнаас тийм өндөр түвшний ер нь хэл нэг хийж шаардахгүй л байсан байгаа байхгүй. Тэгээ одоо бодохоор тэрэндээс амар харамсдаг. Тийм болохоор би одоо ямар ч юу гэж боддог хэрэгчээл болгон дэр дор хаяж нэг удаа өөрийнхөө үзэл бодлыг хэлэн надыг цохож заагаагүйсэн ч гэсэн тэгхгүй л угаасаа дуурахгүй. Тэгэл нөгөө нэг энтхийнх нь оюутнууд болон нөгөө хідэн яг нөгөө багаас үүссэн англиэр ярьдаг энэ төгөөд чинь яг урдаар орж ирээд гэд ярангууд тэд нар л яриад байгаа байхгүй. Тэгэхээр би бол окей би тэгэл тэнийг юм яриул тэнийг л гэж бодно нэт тийм үстэй. Тэгээд одоо л ярихгүй бол авахгүй гэж удаад ер нь бол амар сугарчсан ч гэсэн амар тэрэндээ бол ингээд амар эмзэглэхгүй яриад явж байгаа. Тэр энтхийн оюутнуудтай ч гэсэн очиод шууд юм ярьж байгаа. Би Японд болохоор японууд чинь жишээлх юм бол амар ингээл нөгөө бидний ингээ найзуудтайгаа ярьдаг хар ярианы идэл өөртөө адилхан ер нь бүх орн тийм штэ. Тэгэнгүүт тэрүүгээр нь ярьж чадахгүй хэтэрхий формал яриад байгаа юм шиг санагдаа. Хамт караоке дангууд хэтэрхий дээр үеийн дуулах юм шиг санагдаад ингээд ичиж явсаар хагаад ерөөсөө тэр community бас бүрэн ашиглаж болж чадаагүй өөрөө тойрч гүсээр аваад бас нэг явж байгаагүй. Одоо би яг хоёр дахь удаа сугарах моментн дээр ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр сугарлах мэдрэмж дахиж ирнэ гэдэг сэтгэлийн бэлтгэл бол энэ удаад бол амар сайн бүрэлдсэн байгаа гэж өөрийгөө хараад байгаа. Бас нэг юм болохоор би юусэн амар лаг биш гэдгээ ерөнхийдөө бол Японд авах хугацаанд хүлээн зөвшөөрсөн. Би тэр хүртэл болохоор ингээл амар гайгүй үдээ ингээ сургуулийн ихний 10-т ч ихсэж гал. Тэгэл ерөнхийдөө тэрнээс өмнө ч гэсэн гайгүй сурлагатай айгу толгоогоо сайтай гэж өөрийгөө бол дүгндэг байсан. Тэгээд би ерөөсөө тийм биш би зүгээр EQ сайтай хүн байж магадгүй гэхдээ ерөөсөө IQ сайтай хүн биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхгүй. За тэгээд ёо ямар ч хэмэрч та. Хамаг зовлон гарч сайх болчлоо. Ерөнхийдөө яг энэ 3 улсад сурж исэн түүхийн маань бас тусдаа сонсомоор байх юм бол тусдаа видео бас хийгээд туршлагаасаа хуваалцаж болно. За тэгээд ерөнхийдөө товчхондоо хэлэхэд бол миний нэг тийм 30 наснда страглда дахиад сурах гэж явж байгаа түүх бол юм байна. Бичлэгийн маань хамтдаа үзсэнд маш их баярлалаа. Миний сургалтын түүх бол тэгэхээр гоё байгаа. За ингээд хичээл лекцэр маань орчоод тэрийг сонсчоод хичээлд очих хэрэгтэй юм. За тэгээд сонсоход ингэж сонсох юм. Би хичээлээ хийж болох уу юу вэ?